За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээрээ уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг Японы самурай гэдэг ойлголтын талаар ярихаар бэлдээд байна. Тэгээд яагаад энэ сэдвээр ярмаар санагдсан бэ гэх юм бол саяхан та хэд мэдсэн болов дэлхийн бейсболын аврах шалгаруулах тэмцээн болсон. Энэ дэлхийн бейсболын аврах шалгаруулах тэмцээн болохоор 4 жилд нэг удаа болдог гэдгээр алдартай байхгүй одоо баг олимп шиг. Тийм учраас хүмүүс яг энэ спортыг сонирхдаг хүмүүс бол бүр үнэхээр баяр хөөр болж тэрийг үздэг байхгүй. Тэгэд энэ удаагийн аврах шалгаруулах тэмцээнд болохоор Япон Samurai Japan гэдэг тийм үндэсний шгшээ багийнх нь нэр тийм байсан. 2023 онд оролцохдоо ч гэсэндээ ер нь бол тим нэртэйгээр оролцож исэн. Тэгээд бейсболын аврах шалгаруулах энэ тэмцээн болохоор 2006 оноос хойшоо болоод тэгээ энэ хоорондоо 4 жилдээ болж явж байгаа. 2017 онд болоод дараа нь 2023 он буюу дунд нь 6 жилийн зайтай болоод яагаад гэх юм бол ковид болсон учраас ингээд нэлээд хойшлоод би одоо ингээд сандаг байхгүй яг Японд ирснээс хойшоо нэг удаа ингээл айл майлд оронгууд дандаа яг тэр спортоо үзэж идэг. Тухайн үедээ яг тэр спортондоо ийм их хайртай гэдгийг мэддэггүй байсан учраас ингээл ерөөсөө нэг ойлгохгүй тэгээ өнгөрчдөг байсан. Тэгээ сайн ингээ 2026 онд болоход нь манай хүү өөрөө ингээ бейсболоор бас хичээлдэг болоод эхэлсэн учраас бид нар бас хамт нилээн сайн үзсэн. Тэгээд харамсалтай нь Япон маань хожигдсон учраас ер нь тэгээ дундаас нь ахуулаад нэх үзэхэ болоод явцсан байгаа. Тэгээ Samurai Japan гэдэг нэр өгцөн байхаар нь надад ер нь самурай гэдэг үг чинь манай Монголд одоо жишээ нь нэг жоохон дорд үгших юм шиг яваад байдаг шүү дээ одоо. Япон самурай гэдэг ч юм уу те. Тийм нэг тиймэрхүү ойлголцтой одоо Томоко Момоко ч гэсэндээ нэг тиймэрхүү үгээр ингэж доош нь хийж тэрийг ингэж ашиглаад байдаг. Утгатай байдаг. Тэгтэл эднэр ингээд өөрсдийнхөө юунд бахархалтайгаар өгцөн байгаа хөөх. Яагаад одоо энэ үгээрээ бахархаж байгаа? Яагаад энэ ойлголтоор бахархаж байгаа? Яагаад одоо энэ үг түүхээрээ бахархаж байгаа юм бол гэж ингээд бодогдоод тэгээ ер нь самурай гэдэг чинь ямар учиртай хүн юм бэ? Яаж хизээ үүссэн болоо гэдгийг нь судалж үзмээр, уншиж үзмээр санагдсан судлаач байх вэ те. Тэгээд бас хид хидэн кинонуудыг мэдээж ингээд харж байгаа юм. Өмнө ч гэсэндээ самурайтай кино гэж үздэг. Тэгэл нэг ингээд байлцдаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол самурайгийн талаар заас хэлмээр ингээд байлцдаг хүмүүсээ тийм тэгээ дайчт юм байна гэдэг тэр ойлголтыг мэдж байгаа ч гэсэн нарийн ширүүнийг нь мэддэггүй байсан байлээ. Тэгээд энэ удаагийнхаа дугаар дээрээ өөрийнхөө уншиж мэдсэн юмнуудаа та эзтэй бөөгнүүлээд энэ одоо самурай гэдэг сэдвээр ярих гад бэлдсэн байна. Энэ бичлэгээ эхлэхээс өмнө нэг анхааруулга хэлэхэд одоо самурай гэдэг зүйлийн талаар би уншиж мэдмээр санагдаад энийг ингээд мэдж гинэ гэдг нь те юу гэдэг Япон Монгол хоёрын одоо хоорондын тэр өмнөхтэй тэр юмнуудыг нь би одоо монголоо те муулаад эсвэл одоо Японыг лаг харагдуулах гад энэ бичлэг хийж байгаа юм бол биш. Тийм зүгээр самурай гэдэг ойлголт нь энэ нь одоо ер нь ямар учиртай юм бэ гэдгийг нь яриа гэж бодож байгаа юм шүү. Тэгээ тэр буруу талаас нь ойлгоод бас янз янзаар бичихвэ гэж бодоод энэ анхааруулгыг албаар ингээ хэлж байгаа юм шүү. За самурай бол яг хизээ анх эхэлсэн юм бэ гэдгийг ингээд жоохон уншаад үзсэн чинь одоо Heian-ы үе гэж хэлж байгаа юм л да. Heian-ы үед самурай гэдэг ойлголт ер нь анх бий болсон гэж байгаа юм. Одоо энэ Heian-ы үеэс өмнө бол бүр ингээд нэлээд эртний японочууд бол одоо ам барих ан хийх ч юм уу те загас барих гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар амьдардаг байсан, амьдралаа залгуулдаг байсан. Тэгээд загас бараал одоо ан хийчээ тэгээ гэртээ үрж ирээл ер нь идэл унтаал тэгэл амраал ер нь нэг тиймэрхүү тайван байдалтай аж төрцгөөдөг байжгаад Heian-ы үе ингээд дөхөөд ирэнгүүт бид нар газар тариалан эрхэлж эхэлсэн юм байна л да. Тэгээ газар тариалан эрхлээд ингээд нөгөө газар гэдэг чинь ер нь яг ямар үнцэнтэй юм бэ? Энэ газар тариалан эрхэлснээрээ ер нь ингээд нэг хүмүүстэй нэг тийм хөрөнгө босгоод тэгээ хөрөнгөтэй хүмүүс чинь бас нэг жоохон ингээд арай илүү сайхан амьдраад байна гэдгийг ингээд хардаг болцсон үеийн одоо болж эхэлсэн гэсэн. Тэгээ нөгөөдөл чи одоо ингээд газар тариалангаа эрхлэхийн тулд газар хэрэгтэй. Тэгээ нэг хэсэг газрыг ингээд өөрсдийн болгоод авцсан байлаа гэхэд хажуудлынх нь хүмүүс яагаад бид нэр энэ газар ч гэсэндээ одоо газар тариал эрхэлж болдоггүй. Яагаараа эднэрийнхээ үедээ энэ дээр бид нар ч гэсэн болно гэдэг одоо газрын маргаан үүсэж эхэлж байгаа юм л да. Ингээд газрын маргаан үүсэж эхлээд тэр дунд нь ингээд одоо зөрчилдөөнүүд үүсэж эхэлснээс үүдээд одоо газраа хамгаалуулах гэсэн хүмүүсийн тэр эрэлт хэрэгцээн дээрээс тэр газрыг хамгаалдаг тэгээ зэвсгийн эрдэмд одоо жоохон зоригтой тийм ирчүүд одоо бий болж эхэлсэн гэх юм уу. Тэд нар бол ирээдүйн самурай нар болох эхлэл болд юм байлээ.
За энэ үед болохоор газрын маргаан хэцүү болсон ард иргэд нь хоорондоо одоо нэлээд их зөрчилдөөнтэй ийм байгаа үед нь Ямамото гэд хүн тэр газруудыг бүгднгийн одоо нэгтгээд энэ бол одоо улсын газар гэдэг ч юм уу те. Тийм учраас энэ улсын газар дээр та газар тариалан эрхэлж байгаа бол заавал такс төлөх ёстой гэдэг тэр дүрмийг одоо гаргаж эхэлсэн байгаа юм. Тэгээд газар тариалан эрхлэх бас зөвшөөрлийг олгож эхэлтгээ. Гэхдээ энэ нь бол одоо тэр хүмүүсийн зөрчилдөөн буюу дайныг нь ерөөсөө бүрэн зогсоож чадаагүй. Тэд нэр такс өгж байгаа ч гэсэндээ бас яг өөрийн газараа болгоод авцсан гэсэн үг биш учраас бас л хоорондоо ингээд байлдаа, дайта, газраа булаацалцсан хിവэрэ байсан. Тэгээ энэ үед бол аль үзэнэ мэдээж нөгөө язгууртнууд гэдэг, хөрөнгөтнүүд гэдэг одоо анги тусдаа байсан учраас тэр язгууртнууд хөрөнгөтнүүд бол ялангуяа одоо өөрсдийнхөө газар нутгийг хамгаалахын тулд тэр самурай шиг хүмүүсийг хөлсөлж газраа хамгаалуулдаг байсан байгаа юм л да. За ингээд хэсэг хугацаанд нөгөөдөл чинь ингээд газраа хамгаалуулаад эхлэнгүүт чинь нөгөө самурай нартаа мөнгө өгөөд тэгээ одоо хөрөнгөтэй болж эхэлж байгаа самурай нар чинь баг зэрэг одоо томорч эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ самурай нар хоорондоо ингээд бас байлцдаг. Тэгээ бус одоо өөрсдийнхөө эзэдийн газар нутгийг хамгаалахын тулд хоорондоо байлцдаг болж эхэлж байгаа юм л да. Ингээд зөвхөн язгууртнууд хөрөнгөтнүүдийн газар нутгийг хамгаалахаас гадна самурай нь одоо ингээд жоохон томорсоор байгаад эзэн хаан болон эзэн хааны одоо гэр бүлийн өргөө гэрийг нь хамгаалах, ордны одоо янз янзын асуудлуудыг нь зохицуулах, аюулгүй байдлыг нь хангах, зөрчилдөөнийг дарах зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг болоод ингээд томорч эхэлсэн. Нөгөөдөөгөр самурай нар болохоор такс гэдэг байгаа шүү дээ. Татварыг авахын тулд газар нутгийн тэр эзэд рүү нь очиж татваруудыг нь бас авдаг байсан. За ингээд ерөнхийдөө нөгөөдөл чинь им зэрэглэлүүд байд юм байна л да. Одоо ордны түшмэд мүшмэд гэдэг одоо бидний мэддгээр бол түшмэд гэж байгаа. Тэр түшмдүүдийнхаа 6 дугаар зэрэглэлд одоо самурай нар багтаж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол самурай нар одоо энгийн хамгаалагчид байснаа болоод ерөнхийдөө зэрэг дэвтээ одоо юм том түшмэл шиг тийм хүмүүс болж эхэлсэн байна. Ингээд нөгөөдөл чинь зэрэг дэвтэй болоод илүү ухаантай болоод илүү хөрөнгөтэй болоод ерөнхийдөө тэр одоо байдлыг ойлгож эхлэнгүүтээ ер нь ингээд бид нартэй энэ мөнгөтэй хөрөнгөтэй язгууртан гэж байгаа хүмүүст үйлчлээд амь насаа ингээд өгөөд ингээд явж байхын оронд бид нар ер нь өөрсдөө яагаад энэ улсаа ингээд захираад зарцуулаад ингээд аваад явж болдоггүй юм бэ гэдэг юм хоорондоо одоо ярилцаж эхэлсэн байгаа юм л да. Тийм. Ер нь бол одоо энэ чинь эзэн хааны одоо засаглалтай гэхин цаашийн эзэн хаантай улс байгаад байгаа штэ. Эзэн хаанд үйлчилж байгаа тэр доотлын одоо самурай нар чинь өөрсдөө энэ улсын эзэн нь бид байя гэдэг анхны тэр санаачлалуудыг гаргаж эхэлсэн байгаа юм. За эннээс хойшоо бол мэдээж нөгөө бидний мэддэг шогун гэдэг ойлголт үүсэж байгаа юм л да. Тэр шогун гэдэг чинь болохоор одоо самурай нарын хамгийн ранг өндөртөө нь буюу одоо өндөр зэрэглэлийн өндөр одоо зэрэг дэвтэй тийм самурай байна гэсэн үг. Тэр шогун гэдэг чинь өөрөө одоо самурай бас байх нь шүү дээ. Тийм юм байлээ. Тэгээ энэ үеэс нь ахуулаад одоо дараагийн Хэйяны үеийн одоо дараагийн бас нэг одоо шинэ үе гэх юм уу тийм юм эхэлж байгаа юм л да. Одоо хэдүүлээ энэ самурай гэдэг үгнийх нь утгыг нь жоохон тайлбарлах гээд үзье л да. Самурай гэдгийнх нь одоо энэ ханзан энэ байж юм л да. Тэгээ энийг нь болохоор бас үйлчлэх гэж уншиж байгаа. Хабэр буюу одоо энэ үйлчлэх гэдэг үгнээс гаралтайгаар анх гарсан гэж байгаа юм. Тэгэхээр самурай гэдэг үг чинь өөрөө үйлчлэх to serve гэдэг үгнээс гарч ирээд одоо бол шал өөр болцсон байгаа. За ингээд энэний дараагийн үе нь болохоор Камакурагийн үе буюу одоо Мурамачигийн үе гэж байгаа юм л да. Энэ үед бол самурай нар нэлээд хүч авч эхэлсэн байгаа юм. Сая хэлсэнчлэн одоо шогун гэдэг ойлголт бий болсон гэж байгаа юм л да. Яаж одоо энэ шогун гэдэг ойлголт бий болсон бэ гэх юм бол нөгөө самурай нар чинь нийлээ засгийн эрхийг одоо авж байгаа юм л да. Энэ засгийн эрхийг авангуудаа өөрсдийнхөө тэр одоо засаглалыг юу гэж нэрлсэн бэ гэх юм бол Камакура shogunate гэж байгаа юм л да. Shogunate гэхээр одоо шогунт засаглалтай, шогун толгойтой гэсэн үг л дээ. Тэгээ ингээ shogunate-ийг байгуулсан. Энэ shogunate-ийн одоо анхны шогун нь бол Минамото но Yorimото-гийн талаар би өмнө нь нөгөө Японы домгийн талаар хэд хэдэн бичлэгнүүд хийж байхдаа дунд нь хэд хэдэн удаа дурдчихсан гэдгийг та хэд мэдж байгаа л гэж бодож байна. Тэгээ энд ч гэсэндээ одоо энэ Minamoto no Yorimото-гийн талаар
кабуки жүжиг ч юм уу те ноо театр энтер дээр айгүй их гарч ирдэг. Тэгээ энэ хүн ямар ч чертой хүн байх юм бол анхны одоо шогун байх нь шүү дээ те. Тэгээ энэ хүн аав нь бол нэлээд алдартай том одоо самурай байсан байгаа юм л да. Тэгээд хүүгээ сургаад одоо явж исэн чинь хүүтэйгээ жоохон ингээ муудалцаж ирэнгүүтээ хүүгээ хөөгөө явуулчихдээ юм шиг байна. Тэгээ хүүгээ хөөгөөд явуулсан чинь хүүн одоо явж агаад өөрийнхөө одоо авга ах дээрээ очиод тэнд байж байхдаа ууланд ганцаараа гараад айгүй их дасгал хийдэг байсан гэж юм л да, мод зодтой ингээд харилцаад. Тэгээ тэр үеийг нь одоо домогт юу гэж дүрсэлдэг байх юм бол тэр ой модон дотор байж байхдаа одоо нөгөө тэнгүүтэй тааралдаад тэнгүүгээр зэвсгийн эрдмийг заалгасан гэж хэлдэг байхгүй. Тэгээд тэнгүүгийн шав учраас тэгээ ой модон дотор ингээд сургалт гэж гарч ирээд тэгээ бүр маш зэвсгийн эрдэм сайтай жоохон 10 эдхэн настай байхдаа одоо Японы алдартай том самурайтай тулалдангуудаа баг эхний 15 секундэд шууд ялт байгуулаад тэр хүнийг ингээд алж исэн. Тэгээ тэрнээс хойшоо ингээд Японд даяараа тэр хүүхдийн нэр алтар гараад тэгээ ер нь бол тэр тийм алдартай шогун байсан байгаа юм. Домог дээр ч гэсэндээ алдартай, түүхэн дээр ч гэсэн алдартай ийм шогун байгаа. Тэгээ энэ шогуны толгойлсон Камакура шогунэйт гэж анх үүсэж байгаа юм. Тэгээ энэ самурай нар болохоор одоо хөрөнгөтөн гэр бүлүүд болон одоо язгууртнууд бол хитрхи даварцсан байна гэдэг одоо үндэслэлээр тэднэртэй тэмцэж эхэлсэн. Тэгээ ийм тэмцэл эхлэх үед хөрөнгөтнүүд арай хүчтэй, харин самурайнууд болохоор арай хүч багтаа байсан. Тэгээд тулалдаануудад одоо Минамото нөө Ёримото тэгээ өөрийнхөө самурай багийнхантайгаа хамтдаа нэлээд хэдий удаа ялагдчихсан. Тэгтээ бууж өгөхгүй ингэж тулаанаа үргэлжлүүлсээр агаад ялсан. Тэгээ ялаад одоо Японыхоо засгийн эрхийг аваад анхны тэр шогунэтай байгуулад шогун толгойлогчтой засаглалтай болж байгаа юм аа гэж би ер нь бол ойлгосон. Тэгэхээр эндээс харах юм бол шогун гэдэг чинь бол ер нь бол самурай нарын хамгийн ранг өндөртөнд байсан бол сүүлдээ бол одоо Японы толгойлогч шиг одоо тийм ойлголт болсон гэж хэлж болох нь байна. Тэгээд самурай гэдэг ойлголт чинь ингээд одоо жил ирэх тусам ингээд өөрчлөгдөөл явсаар агаад одоо энэ бичлэгийн төгсгөлч гэсэндээ ямархуу өөр болохыг та бүхэн харах болов уу гэж бодож байна. За ингээд 1185 онд Камакура шогунэтийн үед самурайгийн дүрм гэдгийг анх бий болгосон. Самурай нар одоо энэ хөрөнгөтнүүд, язгууртнууд бол хитрхи баян, тэнгуут ард иргэд нь хитрхи ядуу, ард иргэд нь хитрхи ядуу байгаа мөртлөө одоо өөрсдийнхөө амийг зогоох гээд нэг жоохон газар тариал эрхлэнгүүт нь тэрнээс нь ингээд такс авдаг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг ярьж исэн. Жишээ нь одоо хөрөнгөтнүүд ямар баян байгаа вэ гэдгийг нь жишээ нэг 12 давхар кимоно гэд би бас нэг удаа бичлэг хийжсэн шүү дээ те. Тэр 12 давхар кимоно хүртэл өмсөж тэгж одоо баярхдаг тийм амар хөрөнгөтөн, тийм амар язгууртан пёдлуудтай болцсон байна манай улсаа. Бид нар бол тийм их хүлэн зөвшөөрөхгүй гэдэг утгаараа 12 давхар кимоно гэдэг чинь 12 давхар юм торгон одоо кимоно өмсөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин ард иргэд нь бол нэг давхарч одоо торгон кимоно өмсөж чадахгүй байж хаад те энгийн юм даавуу юмнуудаа нөмрөөл ингээ явж хаад язгууртнууд нь бол тэр татвараараа 12 давхар кимоно өмсөж байгаа нь одоо шудраг бус байна гэж үзчихсэн бахна. За ингээд Камакура шогунэйт бол нэлээд хэсэг хугацаанд бол нэлээд хүчтэй. Тэгээд ер нь Японы тэр нэг уур амьсгалыг жоохон өөрчлөөд дээрэс нь нөгөө язгууртнууд буюу одоо хааны гэр бүлтэй юу ч хийж чадахгүй ингээд байж ах тэр хүчээ зузаатгаад байж ах үед нь одоо энэ Японд нэг одоо зүйл тохиолдсон. Тэгээд тэрнээс болоод энэ Камакура шогунэйт буюу одоо энэ шогуны засаглалтаа энэ юм жоохон ганхаж эхэлсэн гэж үздэг. Угаасаа түүхэнд өөрсдөө японочууд нь ч гэсэн тэгж тайлбарлалт юм байлаа. Тэр нь юу байсан бэ гэх юм бол монголчуудын дайралтайсан. Тэр үед нөгөө Хобило хаан чинь дайралт хийдэг штэ. Тэр тухай түүхийг та зөндөө олон одоо YouTube суугуудаас ч юм уу тэгэл ер нь ном номнаас зөндөө харж исэн болов уу гэж бодож байна. Тэгээ энэ давталгаанаар бол японочууд ялагдаагүй гэдгийг та бол мэдж байгаа болоо гэж бодож байна. Гэхдээ энэ засаглал нь бол ганхахаа төрсэн. Энэ тулдаанаар маш олон хүн ам өргөцсөн. Тэгээ монголчууд самурай нарын огт харж байгаагүй тийм зэвсэгнүүд ашигласан, тактикууд нь ч гэсэндээ маш сонин, өмнө нь ерөөсө огт харж байгаагүй сонин тактикуудыг ашиглаж исэн гэж ярьдсан байлээ. Тэгээ монголчууд одоогийнхоор Фукуока муж руу дайрсан байдаг. Хамгийн өмнөд муж руу дайрсан учраас одоо японочууд тэр муж руугаа очиж хамгаалт хийхин тулд маш холоос хүмүүсээ аваад явсан.
Тэгээ ингэж явж байхдаа аян замдаа бол нилээн мэдээж одоо цэргүүд нь ч юм уу те тэр самурай нар нь альчааж ядарсан. Дээр нь самурай нар тулдахдаа газар нутаг булаан авдаг байсан. Тэгээд газар нутаг булаан авж байгаа учраас тэндээс одоо шагнал гэж газар нутаг авдаг байсан. Гэтэл энэ удаагийн тулдаа нар болохоор хүмүүс гадаадаас ирээд тулалцж байгаа учраас тэдэнд одоо ямар нэгэн ашиг хонжоо бол ерөөсөй байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол газар нутгаа хамгаалж ирснээс биш одоо газар нутаг олж авч чадаагүй. Тэгээ энэ тулдааны дараа маш их хүмүүс шархтаж, маш их хүмүүс үхсэн. Гэхдээ хинт ч ямар ч шагнал урамшуулал өгч чадаагүй. Одоо булааж авсан газар нутаг ч юусаа байгаагүй. Ийм учраас шоугунд одоо бусад самурай нарынх нь итгэл жоохноор алдарч ихэлснээр хүчээ алдах тэр эхлэлэн тавигдсан гэж үздэг. Тэгээ яг ингээ хүчээ алдсан юм байж байгаа үед нь тэр нэг одоо цонх мөчийг нь нөө эзэн хааны гэр бүл буюу язгууртнууд өөрт ашигтайгаар эргүүлж аваад ингээд буцаад одоо Японы засаглалыг эзэн хааны гэр бүл эргүүлэн олж авдгийм байна лээ. Гэхдээ тэр нь бол нэг удаан үргэлжлэегүй гэдэм байлээ. Нэг 2-3 жил орчим үргэлжлээд буцаад шоуны засаглал иргэн ирдгээ. Эзэн хаан буцаагаад одоо өөрийнхөө улсыг эрх мэдлийг авчлаа гэж бодоод байж хоорондоор нь самурай нар бол одоо шинэ шогунаа залхахад бэлдээд ингээ байжсэн байдаг. За тэгээ 3 дахь үеийн шогунайт нь Мурамачи хаан засаглал болон одоо самурай нарын хоорондын тэр дайн нэг хэсэгтээ зогсоод нэлээд тайван байдалтай хэсэг болцгоосоо энэ үед хүмүүс маш одоо тайван аз жаргалтай амьдарч байсан учраас маш их шин соёлоо төгж, шин юм үүсэж Япон улс нэлээд одоо тэндээ хөгжсөн байдгаа. Тухайлах юм бол одоо урлаг соёлын явж жишээ нь Ноу театр гэдэг ч юм уу те. Ноу театр гэдэг одоо энэ Японы бас л гоё түүхэн одоо тийм урлагийн театр байгаад байгаа шүү дээ те. Тухайлбал энэ Ноу театр бол тэр үед дэлгэрч гарч ирж исэн байх жишээ. За энэний дараагийн үе болохоор Сенгокугийн үе гэж байгаа юм л да. Ахаад самурай нарын тулаан эхэлсэн үе гэж үзэж байгаамаа. Тухайн үед Мурамачи шогунуудын үеийн 8 дахь шогун Ашикага Йошимаса, түүний эхнэр Хино Томико, Японы түүхэнд одоо аимшигтай 3 эмэгтэй гэж байдаг. Тэрний хоёрт нь бичигддэг тийм эмэгтэй юм байлаа амир нийтдээ. Одоо нэг манай Монголч гэсэндээ нэг тийм эвгүй хатан байсан гэл хүмүүс бас ярьдэн шээ тий. Хор найруулж мариулдаг. Тийм хатад байдаг шиг одоо тийм ихнэрл байсан юм шиг байна. Тэр хоёр дундаасаа хүүгүй байсан учраас нөхөр нь одоо ихнэртэйгээ ярилцаад тий. Шогун өөрийнхөө ихнэртэй ярилцаад өөрийнхөө төрсөн дүүгээ шогун болгохыг одоо дараагийн шогун болгохыг ятгаж зөвшөөрүүлсэн байдаг. Ингээд дүү нь болохоор тухайн үедээ лам болоод тэгээ эрдэм сурахаар нэлээд хол явцсан багт нь бүр тэндээс нь дуудаж авчираад тэгээд одоо шогун болгохоор бэлдэж эхэлсэн байдаг. Тэгтэл нөгөө дүүгээ дуудаад аваад ирсэн байж ах үед нь эхнэр нь жирэмсэн болоод хүү төрүүлждэг. Тэгээ ингээд нөхөртэй хэлж байгаа юм л да. Би өөрийнхөө хүүг одоо шогун болгомоор байна гэтгсэн чинь нөхөр нь одоо ингээд нэгэн шийдэгдсэн юм аа гэтгсэн чинь эхнэр нь уурлаад тэгээ дүүтэй ч гэсэндээ би ингээд хүүгээ төрүүлсэн учраас одоо миний хүү шогун болох хэрэгтэй гэд. За ингээд иргэний дан ахаад эхэлж байгаа. Хоёр одоо самурай хоорондоо дайцчин гэсэн үгэлтэй одоо бүлэг болоод шогуны эрхийн төлөө гэсэн. Ингээ бодохоор нэрээ эрх мэдэл гэдэг чинь одоо тий Японы эрх мэдлийн төлөө хоорондоо одоо дайм болж исэн бол дараа нь одоо шогун болох эрхийн төлөө тэд нар чи хоорондоо дайтаад эхэлж байгаа байхгүй тий. За ингээд одоо тэр Мурамачи шогунатын үе чинь 15 дахь шогуныхаа үедээ нурж унсан байгаа юм л та. Тэгэхээр чин яг одоо саяны тэр нөгөө Томико хатан гэдэг байгаа шүү дээ. Тэр Томико хатан чинь хүүгээ одоо шогун болгоно гэд одоо байлдаж эхэлсэн тэр 8 дахь үеэс хойшоогоо 7 шогун тэ солигдож ингэж явж байгаад энэ үе ер нь устсан байгаа ч гэсэндээ ер нь бол тэр устдах гэж байсан эхлэл нь бол яг тэр нэг дайн хоорондоо тулалдаж эхэлсэн тэр 8 дахь үеэс эхэлсэн гэж тайлбарлагдсан юм билээ, яригдсан юм билээ. Ингээ 200 жил иргэний дайн болж байгаа юм л да. Энэ нь одоо 7-оос 8-аас 15 дахь үе хүртэл үргэлжлээд Токугава Иясу. За энэ нь одоо шогуны талаар болохоор шогун гэдэг одоо цуврал Netflix энтер дээр явж байгаа шүү дээ. Одоо бол яг Disney дээр байгаа юм билээ. Netflix, Prime Video энтер дээр байхгүй зөвхөн юун дээр Disney дээр байсан шүү хэрэг үзэж байгаа байх юм бол энэ үед чинь болохоор Япон улс чинь Португалчууд нэлээд орж ирээд нөх христийн шашин дэлгэрчихсэн. Тэгээд энэ шашнаар нь дамжуулаад Португалчууд чинь Японыг өөрсдийнхөө одоо
тэ эрх мэдэлд авах цаад далд санаатай байгаа гэдгийг энэ одоо энэ шогун олж мэдээд тэгэнгუутаа тэр бүх худалдаануудыг нь хаагаад тэ өөрсдөө хаалцтай ус болж исэн тухай энэ кинон дээр гардаг түүхэн дээр ч гэсэндээ тийм тэмдэглэлтэй байд юм байлаа. Энийг нь би ярих юм бол өөрөө бараг тусдаа нэг сэдв болно. Тэрний оронд та тэр киног нь үзчих юм бол мэдээж кино нь одоо түүхээс арай жоохон өөр байгаа ч гэсэн ерөнхий тэрний хэлэх гээд байгаа манер тэр сэдвийг нь ер нь жоохон ойлгочих болов уу гэж бодож байна. За ингээд Токугава Иясу ер нь ялалт байгуулснаар Эдогийн үе эхэлсэн гэж үздэг. Эдогийн үе гэхээр би бас өмнө нь бас Эдогийн талаар нэлээд ярьж ирснийг та хэд бүхэн санаж байгаах. Тэгээ Токугава Иясу яагаад тэгж олон хүнд одоо хүндлэгддэг гэхээр маш ухаантай байсан. Одоо самурай нар хоорондоо байлдчихсэн тэр юмыг нь яаж одоо хооронд нь байлдуулахгүйгээр яаж хооронд нь одоо эрх тэгштэй нэг нэгнээсээ тэрийг нь булаачхансан энийг нь булаачхансан тэр надаас илүү энэ надаас илүү гэсэн сэтгэл төрүүлэхгүй ямар системээр одоо энэ самурай нарыг Японд одоо ингээд тус нь ингэж байрлуулах вэ гэдэг тэр ухаалаг системийг бодож олсон гэж үзэж байгаа юм л да энэ Токугава Иясу гэдэг шогун. Тэгээд дээрэс нь одоо Япон улс бол одоо аль нэг улсын колон ч юм уу хараат тийм улс болохоос авран хамгаалж чадсан гэж үздэг. Тийм ч учраас Токугавагийн эхлүүлсэн Эдогийн үе бол 265 жил оршин тогтносон. Тэгээд 265 жил үргэлжлээд Мэйжигийн үеэр төгссөн байдгаа. Тэгээ Мэйжигийн үеэр төгсөөд одоо Мэйжигийн эхлэл үе буюу яг энэ хэсэгтэр болохоор Last Samurai гэдэг кино байж байгаа шээ тий. Тэр Last Samurai-г би бас саяхан үзсэн. Яг одоо энэ бичлэгийг ингээ хийж явах явцтай ингээд кинонуудаа сөхөөд хаан чи юм байсан штэ тэр чин тийм байсан штэ гэл одоо Last Samurai дээр жишээлх юм бол одоо энэ Мэйжигийн үе рүү буюу тий Япончууд энэ өмнөдийн соёлыг устаа авчираад одоо бид нар хуучнаа бол халах хэрэгтэй байна. Айл үжинэ манай улс чинь бол ингээ хоцрогдсон явж байна. Одоо бусад улсуудтай дайн тулалдаа хийх юм бол сэлмээр бол тэд нарыг барахгүй байна гэдгийг ойлгоод тэгээ нөгөө янз янзын өмнөдийн зэвсгүүдийг авчираад тэгээ гаднаас одоо Америкаас ч юм уу те ахмадуудыг авчрангуудаа одоо яаж энэгээр зөв тактиктай байлдах гэд тийм одоо сургуульд хийх гээд тэнгуутаа самурай нарыг гадуур сэлэм зүүж авахгүй гэдэг ч юм уу те энэ чоммагийг өстэй дээ шүү дээ тэр мэрийг одоо хайчилж хаймаа гэдэг ч юм уу те тийм дүрмүүдийг гаргаж ирсэн тэр үед одоо самурай нар өөрсдийнхөө үзэл бодолтой яаж үнэнч байж одоо яаж тэ эн чинь нэг талаараа тухайн үедээ одоо хуучнаа халах гэдэг юм байгаа боловч нөгөө талаараа эднэрийн одоо соёл юм өөрсдийгөө хинбэ гэдгээ илэрхийлжсэн олон жил илэрхийлсэн оюун санаагаа одоо бий болгож исэн тэр соёл нь юмаа гэдэг утгаараа тэрийг бас хадгалж авч үлдэх гэж хичээж исэн самурай нар те тэр одоо шинжлэлийг улстай авчираа гэж хэлж байгаа тэр шинжлэгчд хоёрын тэр хоорондын одоо зөрчил Гэхдээ тэр шинжлэгчд дунд нь байгаа одоо өөрийн эрх ашигын төлөө явж байгаа тэр муу санаатай хүмүүсийн тэр юмнууд гээд нарийн юмнууд тэр Last Samurai гэх кинон дээр гарч байгаа шүү дээ. Та хэд хэрвээ одоо цаг зав байх юм бол үзээрэй. За тэгээд ер нь бол Мэйжигийн засаглалынхан болон Shogunate хоорондоо байлдаад за тэгээд Shogunate ялагдсанаар самурайн үе яг жинхнээсээ төгсгөл болж байгаа маа. Ингээд үнэхээр л одоо тэр сэлэм мэлмиг бол гадуур авч явах хориотой тийм урт өстэй хүмүүс ч гэсэндээ хориотой болоод ингээд Японы бол одоо өмнөдийн соёлд амгаалсан тэр шинэ үе эхэлж байгаа юм аа. За ингээд хүрээд ирэхэд бол одоо дуусгаж тэ сүүлчийн самурай гэж хэлж байгаа тэр шогун байгаа тийм. Тэгээд анхны самурай гэж байгаа газар нутаг хамгаалж исэн хамгаалагчид тэгээ анхны тэр газар нутаг хамгаалж исэн хамгаалагчдаас өнөөдрийн одоо энэ шогун сүүлчийн самурай хүртэлх тэр одоо оюун санааг өөрсдөө энэ хоорондор бүтээж байгаа гэсэн үг шүү дээ. Самурай болох хүртэлх тэр замыг бүтээсэн. Тэгээ самурай нарын одоо яг өөрсдөө тавьдаг ёс суртахуун хүн чанар заншил гэд маш олон зүйлсийг тэд нэр энэ хугацаанд ингэж бүтээж бий болгож одоо энэ ойлголтыг үнэхээр бидний одоо соёл юмаа Япон улсын нэг соёл юмаа гэж хүлээн зөвшөөрөх хүртэл самурай нар одоо хөгжсөн байгаа байхгүй юу? Оюун санаа нь хөгжсөн, зэр зэвсэг нь хөгжсөн, хувцас хонор нь хөгжсөн гэд тэ. Энийг нь болохоор бид нар Bushido гэд нэг номыг та зарим нь уншиж исэн болоо гэж бодож байна. Зарим нь уншаагүй л гэж бодож байна. Bushido-г одоо хэлэхдээ самурай нарын одоо замнал те самурай нарын одоо үйл хэрэг гэдэг ч юм уу те тийм утгаар хэлж байгаа юм л да. Яаж самурай нар одоо өөрөө өөртөө үнэхээр хатуужилтаагаар ёс дихтэйгээр
өөрийгөө бүтээдэг байсан юм бэ гэдэг тэр нэг одоо ухагтхон тэр ухаан байгаад байгаа юм л та, эрдэмэн гэх юм уу те. Тэр эрдэмүүдийг нь тэр Bushido гэдэг номон дээр манад одоо орчуулагдаг гарсан байдаг. Дэлхийн төмөр хаторгон орчуулга байдаг. Самурайн замнал гэдэг утгаар хүмүүс шууд ойлгодог. Гэхдээ энэ самурайн замнал гэд тэгэхээр Bushi самурай гэд хоёр тусдаа ойлголт байсан байгаа юм л да. Bushi гэдэг нь болохоор одоо яг дайчин тухайн үедээ бол одоо язгууртнуудыг хамгаалдаг те. Самурай нарыг одоо язгууртан хөрөнгөтнүүдийг хамгаалдаг болохоос өмнөхийн хамгаалдаг байсан мэй гэвэл Bushi нар. Тэгээ Bushi самурай хоёр чинь явсаар агаад одоо нөгөө Эдогийн үед төрчрээд ингээд нэгдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо тэр Bushido гэдэг чинь тэр самурайн замнал гэж хэлээд байгаа дайчны замнал гэх юм да тий. Тэр ойлголт, тэр ухаан, тэр эрдэм нь бол шууд одоо самурайгийнх анханасаа самурайгийнх байсан юм уу гэвэл бас үгүй ч юм шиг тийм болчихж байгаа юм тий. Тэгээд энэ бол бас нэлээд ярвигтай нарийн юм байлээ. Хэрвээ та хэд сонирхож байгаа юм бол одоо тэр Bushido-гийн талаар ч юм уу тий. Самурай нар одоо яг ямар юмнуудыг өөрсдөө баримталдаг байсан юм. Дээрэс нь одоо үс нь ямар утга учиртай, хувцс нь ямар утга учиртай, сэлмэн ямар утга учиртай гэдэг ч юм уу. Тэрийг нь бол тусдаа бичлэгээр би танилцуулъя гэж бодож байна. Тэгээд дээрэс нь одоо нөгөө 47 Ронин тэгээд нинжа энтер гэдэг тэд нар чинь бас тусдаа ойлголтууд байгаа даа шүү дээ. Тэрийг ч гэсэндээ одоо би одоо эмчилгээнийхээ цаанаас хойшоогоо ингээ жоохон цуврал алгаад нэг хэсэг жоохон энэ сэдвэр занималт юм уу лөө гэж бодоод ингээ бэлтэж байгаа юм аа. Жоохон эргэтэлэг сэдв орж ирж байгаа ч гэсэндээ бас сонирхолтой санагдаж байгаа надад бол авах юмнууд нь зөндөө авах юмтай юм шиг санагдаж байгаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг хэдүүлээ энэ түрээд өндөрлөе. Жохон ч ихсэн сонирхолтой байсан болоо гэж бодож байна. Цаг заваа зарцуулан байж одоо та хэдтэй иймэрхүү одоо хөнгөн мэдээллийг бэлтгэх гэж хичээлээ. Тэгээд хэрвээ таалагдах юм бол та хэд маань комент бичээд лайкаа дараарай. Тэгээд дараагийн дугаараар хэдүүлээ. Иргэн уулзлаа. Түр баяртай.